За энэ цаг үеийн мэндийг бүгдэнд нь хүргэе. Одоо бид хоёрыг сонсож байгаа магадгүй дараа нөхөд үзэх тэр хүмүүстэй яг энэ цаг үеийн мэндийг хүргээд өөрийгөө танилцуулъя. Намайг Утган Жаргал гэдэг 43 настай трама коуч юм бүсгүй байна. За өнөөдрийнхөө ярианд те айгу мундаг тийм хоёр нийштэй коучига урьсан байгаа. Энэ бол те midlife coach. За тэгээд дээр нь empowerment үгүй empowerment. За тийм байна. Empowerment коучиг, Бямба коучиг урьсан байгаа. За тэгэхээр бид хоёр өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр нэг л бишээ те энэ нэг л бишээ би яагаад байна гэл те ингээ боддог. За яг энэ зүйлийн тухай ярих гээд байна. Те midlife нас гэж юу юм бэ? Midlife тэр те хямрал одоо дунд насны хямрал гэдэг байгаа зүйл чи юу вэ гэдэг талаар ярилцахаар Америкийн нэгдсэн улсад сууж байгаа, амьдран, ажиллан сууж байгаа Бямба коучиг урьсан байгаа. За тэгэхээр Бямба их чигээ те шууд та маань ингээд өөрийгөө танилцуулаач. Тэгээ өөрөө яагаад энэ одоо коуч болсон. За тэгээд яагаад заавал те энэ midlife гэдэг зүйлийг бас онцолж барьж авсан юм бэ те. Ер нь аль та чи юу хийдэг хүн бэ? Тэ энэ тухайга нэг одоо миний найз нарт бид хоёрыг үзэж байгаа энэ хүмүүст яриад өгөөч ээ. За баярлалаа коуч. За та өнөөдөр би өөрийгөө танилцуулах юм. Намайг Бямба гэдэг. Та бүхэнтэйгээ би Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчиж байна. Тэгээ би Америкийн нэгдсэн улсад ирээд одоо 20 гаруй жил амьдарч байгаа бүсгүй. За би Монголдо санхүү эдийн засгийн бакалаврын зэрэг аваад Америкийн нэгдсэн улсад ирээд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан бүсгүй байгаа. За тэгээд 2024 онд Top Coaching Academy Midlife Empowerment Coach-оор төгсөө одоо коуч бүсгүй. Тэгээ одоо коучийнхаа үйл ажиллагаа хийгээ явж байгаа. За коуч минь асуулаа та яагаад midlife одоо коуч болсон бэ те энэ түүхээ яриач гэж. За би одоо яг жил хагасын өмнө юм байна. Жил хагасын өмнө би Нара Томсон багштайгаа анх уулзраад за тэгээд Нара Томсон багштайгаа уулзрахаас өмнө одоо нэг тэрнээсээ дахиад жилийн өмнө гэхээр одоо баг 2 жилийн өмнө шахуу надад ийм одоо нэг л биш байна. Би тэр өнөөдрийн ярианы сэдв болох тийм нэг л биш байна гэсэн шинж тэмдгүүд илрээд хэлсэн. Ингээл одоо зүгээр physically одоо миний махан биен дээр минь илэрч гисэн л да ингээд ядраал те ингээл ер нь л нэг болж өгөхгүй. За тэгээ тэр нь ер нь эрүүл мэндийнхаа талаас за дээрээс нь би ч одоо нөхөр 2 хүүхэдтэйгээ амьдардаг юм. За хосын харилцаа sorry гэр бүлийн талаас за тэгээ дээрээс нь нөгөө нэг 2 хөөрхөн өрмөн одоо ингээд нөгөө баг сургуулийн хүүхдүүд байгаа. Ингээд 2 хүүхдүүд маань ингээд нэг л ерөөсөө хүн угаасаа мэдэрдэг байхгүй нэг болж өгөхгүй байна да. Тэгэл яг ингээд зүтгэл яваад байдаг л да. За тэгээ тэрний үнц суурь нь бол 2 жилийнхаа өмнө ч гэсэн бас тавигдаг байсан билээ. 2 жилийнхаа өмнө тавигдаг. Би чинь ингээд нөгөө одоо энэ Америкт дээр 20 гаруй жил амьдарч байгааг хэллээ шүү дээ. Ерөнхийдөө эхний 10 гаруй жил нь би ганц бие амьдарч байсан. Ганц бие явж агаад тэгээд нөхөртөөгөө суугаад тэр чинь хоёулаа манай нөхөр надтай чицуул та. Тэгээ би этээр ингээ хоёулаа 30 гаруй наснаа ингээ танилцаад за хоёулаа одоо тий өөр хүүхэд амьдралаа эхлэе, өөр хүүхдээ гаргая гэх. Тэгээ би тэр ингээд их ингээд 2 ойрхон би төрсөн л дөө ингээд 2 хүү маань 2 насны зүрээтэй. Тэгээд гэртээ яг үдэ би ч нэг олон жил ганцаараа ингээд амьдарч явж байгаа хүүхдээ гаргаад ингээд гэртээ 4 5 жил баг 5 жил гарan суусан юм байна. Ингээд 5 жил суулаа. За тэгэл эхний нэг хэдэн жил чинь нөгөө энэ Америк чи их завгүй амьдарч ерөөсөө баг энэ нөгөө бид нар хэлгэлтэй нөгөө ингээд суугч завгүй явж исэн хүн чинь ингээд гэр бүл зохиогоод үр хүүхэдтэй болоо тий ингээд айгүй тэр амьдралдаа их happy буюу юм аж аргалтай байсан л да. Ингээл үр хүүхдээ азрал за би чи ээжийнхээ ажлыг хийж гин одоо л гэл тэ өөртөө цаг зав гаргаж гин. За тэгсэн чинь нэг 5 6 жил болоод ирсэн чинь энэ байдал маань бол өөр болоод эхэлсэн. Нөгөө нэг гэтээ хэдэн жил суугаад ирэхээр би өөртөө тэр нөгөө нэг confident гэж ярьд юм да одоо өөртөө ихтэй байдал маань алдагдаж эхэлсэн гэл нэг л гэрийн одоо бидний хэлдэг нөгөө гэрийн аваа нэг үн цэнгүй хүн болж хувирсан юм. Яг нөхөр маань бол ажиллаа хийгээл бид гурыгоо хийжээгээд яваад байгаа юм заяа. Тэгээд би ч нөгөө ээж хүн чинь ар гэрийнхээ ажлыг амжуулаад тий бусад зүйлээ хийгээд явж байгаа. Тэгсэн чинь миний дотоод хүн маань би тийм өөртөө итгэлгүй. За дээрээс нь бүр хамгийн чухал зүйл болох юм санхүүгийн хараат байдал руу орж эхэлсэн. Төхрөөсөө. Гэхдээ би энэ зүйл рүү чи ингээд хөөрхөн гулгаад орчиж байгаа шүү дээ. Ингээд нэг өдөр солигдчихж байгаа зүйл биш шүү дээ. Тэгээд 5 6 жилийн дараа гэсэн. Тэгэл ингээ өөрөө нөгөө олон жил ганцаараа би энэ удаатай хүн болгоно л доо ер нь бол хүн болгоно л илэрдэг шинж тэмдэг олон жил ганцаараа өөрийгөө болгоод одоо хүссэн юм хийгээд одоо аваад идээд хэрэглээд тэгсэн чинь ингээл би миний хувьд аахгүй энэ бол Бямба гэдэг хүн надад миний жишээ. Миний хувьд би нөхрөөсөө ингээд мөнгө асуугаад надаа хайраа мөнгө өгөөч гэдэг юм уу тэр нэг тийм ичгүүртэй санагддаг байсан. Би ингээд одоо надаа чи энийг зарцуулаа гэж өгөхгүй л болвол гэдэг ч юм уу те. Тэгэхээр тийм байдлаасаа ингээд за би чи ингээд нэг яг ингээд суул дорой
нэгэн болж хувираад исэн. За тэгэнгүүт нь за би ерөөсөө нэг 5 6 жил чинь бас нэг өөрөөс нэг хэдэн төгрөг Америкт ирээд нэг ажиллаад ясна хураас нь тэр мөнгө зөнгөө идээд ингээд дуусгаж байгаа штэ. Тэнгүүд нь за би өөрөө ажил хийх ёстой юм байна тий өөрөө орлого олох ёстой юм байна. Хүүхдүүд минь ч гэсэн овоо гайг боллоо нөгөө баг маань овоос нэг 3 муруунаас хүрж исэн тэгээд ер нь бас овоо гайгүй болчлоо хүүхдүүдээ тий цэцэрлэг сургуульд өгөөд өөрөө ажил хийгээд. За тэгээд тэрнтэй минь давхцаад энэ яг ковид гарч ирсэн л дээ. Яг ковид гараад ер нь юм хомигдож эхлээл. За манай нөхрийн маань ажиллаж гисэн бас ер нь бол хомигдсан. Яг ингээ амьдрал цаг хугацааныхаа шаардлагаар ингээд манай нөхрийн маань ажил багасаад орлого маань гэр бүлийн орлого маань багасаж эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр за би гарч те ажил хийж бас гэр бүлдээ нэмэр болъё. Тэгээ бид ингээ бас хүүхд мөхтэй наашин зоошин зохицуулаад тэгээ гараад явсан чинь яг уу тухайн үе чинь бас нөгөө ковид болоод ажил нь угаасаа хомсдож эхэлсэн. За дээрээс нь би өөрийн дуулан магистрийн зэрэг хамгаалсан л да энэ Америкт. Тэгээ бас тодорхой янз янзын ажил хийж байсан. Гэхдээ янз бүрийн ажил маань эргээ харахад дандаа л хар бур ажил нөгөө хүмүүсийн хэлээр хар бур ажил хийжсэн байхгүй юу. Магистрийн зэргийг аваад бизнесийн удирдлагаар төгссөн ч гэсэн би тэр мэргэжлээрээ ерөөсөө энэ Америкт ажиллаагүй. За тэгээд би ингээ мэргэжлийн ажлаа хайж эхлэх гэж үзсэн л дээ. Тэгэхээр тухайн үед надад ажил олдоогүй. За би тэгээ одоо тэр бүхэн зүйл чинь надад одоо айгүй тод харагдаж би одоо 4 5 жилийн дараа энэ өөрийнхөө нөгөө тухайн үед хийжсэн процессаа харахад тэгэхэд яг үнэндээ Бямба гэдэг хүн өөртөө итгэлгүй болсон байсан байхгүй юу? Би угаасаа тэр ажлыг мэргэжлийн ажлыг хийж байгаагүй. Би хийж чадахгүй. Надад тийм болцоо байхгүй. Одоо би чинь гадаад орнд одоо энэ Америкт би хийж штэ. Яг Америкийн нөгөө хөдөлмөрийн зах зээл дээр нь гараад адилхан нөгөө Америкчуудтай алзаад ажиллах гэхээр надад хэлбэл хүрэхгүй, соёл мань байхгүй. Тэгээ гэртээ хэдэн жил суудсан хүн чинь ингээд өөрөө ирэхгүй ингээд хоошоогоо нурмааж байгаа байхгүй. Тэгэхээр нь яг нөгөө хийж чадчихсан ажил нь болохоор хүн хардаг ажил. За тэгээ хүн хардаг ажил руу орсон. Тэгээд тэр нь болохоор би одоо ч гэсэн тэр ажлаа хийгээ явж байгаа л да. Ингээд викендэр буюу ингээ 3 хоног ингээд нөхрийгөө амрахт нь ажиллаад тэгээ нөгөө нөхөр маань виктэйгэр буюу ажлын өдрүүдээр ажиллаа хийгээд манай нөхөр бол нөгөө ажлын өдрүүдээр ажилладаг л да. Ингээ би тэр ийм солигдох юу руу орсон. За би шууд түүхээ яриа явчлаа отгоо минь нөгөө чи минь ингээ баахан асуулт асуусан болгоод. За тэгээ яг энэ бол би 4 жил гарны өмнөх юм хэлж байна. Тэгээ би энэ ажил руу орсон байхгүй юу. За энэ ажил руу ороход манай нөхөр маань намайг ерөөсө хүлээн зөвшөөрөөгүй. Шууд л эсэргүүцсэн. Хүүе Бямба чи энэ Америк те одоо магистрийн зэрэг хамгаалж энэ хэрэг зэрэг сургуульд нь сурчаад чи тэгээ ингээ хүн гарах ажил. За би одоо бүр муухай үгээр хэлж чи хүний нөгөө бид нар хэдий одоо олон нийтэр хэцүү бүх цэвэрлэх ажил хийж гинэ одоо дайпер сэлж байгаа шүү дээ. Хийж ажил хийж байгаа юм уу? Ийм ажлыг чи сонгож байгаа юм уу гэ намайг бүр хүлээн зөвшөөрөөгүй байхгүй тухайд. Тэгэхээр би чи үгүй одоо надад олдож байгаа нэг ажил нь энэ наа тий. Би энэ ажлаа ингээ нэг хийж ягаад явандаа тий бололцоо нөгөө энэ ковид мовижс гайгүй болно. Тэгэхээр би өөр ажил хий даа гэл. Тэгээд нөхөр маань ингээ нөгөө анханасаа намайг дэмжээгүй хүлээн зөвшөөрөөгүй болохоор ингээ тэгээ би чинь гэрээсээ нөгөө гарч явж байгаа байхгүй. Энэ ажлыг хийхэд бол би ингээ үргэлжилсэн ингээ 2 өдөр 3 өдөр ингэж ажиллаж байгаа байхгүй юу. За тэгээд ихэлсэн чинь нөгөө асуудал чинь нөгөө гарч ирсэн дээ. Нөгөө гэр бүлийн харилцааны асуудал. Нөгөө нөхөр чинь дэмжээгүй туслаа юугүй зөвшөөрөөгүй юм чи би гараа явахаар чинь нөгөө 2 хүүхдээ нөхрийгөө ардаа орхих болно. За орхио явахаар чинь л нөгөөд чинь нэг хөөх юм болд юм байгаа гэдэг. Ээж гэрээс гараа явахаар отгоо чи мэдчихэж байгаа. Ээж хүн ямар байдаг вэ? Гэр байхгүй болохоор гэр орон хүүтэн болдог. Хамаг юм маань тий өндөс өндөө болдог. Тэгээл нэг хөөхий 3 нэг хөөхөн амтал намайг ажиллаас ирэхээ зогтсон шүү дээ. Тэгээд яг юм би ч нөгөө нэг бас хүнд ажил миний ажил айгүй хүнд ажил. Тэгээд ингээл нөгөө ядраал ингээд нойр-мойргүй яваал ингээд гэртээ ирэхээр нөгөө урдаас дэлбэрсэн хүн өгтөө штэ манай нөхөр чинь бараг ингээ хагас өглөөд гэр орнонд дэлб. За нэг сонирхолтой отгой дээр чинь одоо 6 7 хоногийн би өнөөдөр яг харлаа. Төгс төгөлдрийн синдром гэдэг сэдвээр маш гоё лайв хийсэн байгаа. Энэ лайвыг шеэрлж нэ. За хүмүүс үзээрэй. Тэгээ би чи өөрөө төгс төгөлдрийн синдромтой. Манай отгой төгс төгөлдрийн синдромтой хүн байна. Тийм байсан хүмүүс чинь нөгөө нэг тийм байдлыг харахаар чи ерөөсөө нөгөө нэг өөрөө ядраад ороод ирсэн. Дээрээс нь тийм байдлыг харахаар ингээл ерөөсөө өөр бухимдал одоо юу гэдэг хамгийн гомдол момдол мань гарч ирэн штэ буцлаа штэ. Тэгээд нөгөө нөхөрлөгөөд би ядраад ирэхэд чи ийм байдалтай өгтөж чинь ингээл нөгөө нэг юу чинь ингээд зөрчигдөөн чинь бий болж байгаа. За тэгээд 1 2 хэлнэ энэ зүйлүүд чинь ганц 2 хоног сар өдөр бодгүй юм байна. 2 3 жил ингээл тэр одоо би ингээд 4 5 жилийн дараа яг энэ асуудал маань хаанаас гарсан бэ гэдэгтэйг ингээд нүүр тулаад харахаар тэр маань одоо илүү тодорхой болж байгаа ингээ харахаар яг тийм замдлаар явсан байгаа байхгүй. За тэгэл тэндээс чинь ингээд
гомдоод байгаа заа юу. Нөгөө талд нь ингээ үл ойлголцоор нөгөөх нь ингээл яхаар чинь тэр дунд чинь ингээ яг жинхэнэ ингээ тэр нөгөө асуудлууд чинь тавьж байгаа. За тэгээд нөгөө хүнгүй байдал үүсэж байгаа, гомдол үүсэж байгаа. Тэндээс чинь хагарал үүсэж байгаа. Гэр бүлийн харилцаа ярьж шүү. За энэ бол ер нь хэлэхэд хөв хүн ер нь ерөөсөө хүний амьдрал дээр ерөөсөө ямар ч хүнтэй харилцаж байгаа харилцаан дээр жалгаагүй ийм зүйл чинь бий болох магадaltaй гэдэг юм байна. За тэгээд би чинь 2 жилийн өмнө надад ингээд бүр тэр чинь ингээд яваад байна штэ. Тэнгүү чи миний тэрний чи яваад байгаа юм. Хүн яваад байгаа юм. Би бол яваад байгаа юм заяа. За нэг муудалцаад нэг сайдцаал одоо юу гэдэг тэгэл гайг болохоор гайгуудал гайтай болохоор нь бухимдаж уурлаад ингээд яваад байгаа. Тэгсэн чинь жил гарны одоо 2 жил гарны өмнө миний махан биен дээр минь ийм шинж тэмдгүүд илрээд эхэлсэн. Түрүүн би дурдлаа штэ. Ядраал. Тэгээ өвдөөл заяа ингээд юу өвдөд байгаа нь мэддэхгүй. Тэгэхээр би чи хамгийн дөрөнд өөрийнхөө эмч рүү өгөөд очдөг юм байгаа зү. Эмч дээр очиж байгаа байхгүй гэр бүлийнхээ эмч дээр. Би ингээ өвдөд байна эмч ингээд би ингээд баахан нөгөө симптом гэдэг юм да ингээ шинж тэмдгүүдэд тоочхоор эмч маань хэлж байгаа юм. Одоо тий чи одоо цэвэршилт явагдаж байна. Чамд цэвэршилтийн одоо premenopause гэдэг юм да. Цэвэршилтийн одоо урдчилсан одоо тим шат явагдаж байна. Гүнгүүд би шоконд ороод үгүй юу ярина вэ? Би чинь дөнгөж 40 гарах настай тий. Юу цэвэршил би ч одоо цэвэршил гэдгийг чинь баг нөгөө нэг 50 60 мар одоо юу гэдэг хөгшин хүмүүст л тийм л ойлголттой байсан байгаа аахгүй юу? Явагддаг тий. Би чинь залуухан штэ гэж би тухайн үед эмчтэйсэн чинь манай эмч it's okay тий. Энэ бол ерөөсө тий хүн болгоны нөхцөл байдал анги зарим 30 хэдэн настай ч болдог 40-тэй 50-тай тий хүн хүний онцлогоосоо хаваад чи энэнд ерөөсө санаа зовох юм байхгүй тий энэ зарим тэгээд за одоо би тэгээ яах вэ гэж эмчээсээ асууж байгаа байхгүй юу би бол ангаа ухаан ярьж штэ шинжлэх ухаан ярьж байгаа тэгвэл эмч энэ бол тийм чи энд ерөөсөө тий өөрийнхөө айл болох тий өөрийгөө амгалан тайван байл за тэгээ дасгал хөдөлгөөн бол хамгийн сайн нь тий ийм арга хэмжээ аваа гэдэг зүйлийг би одоо эмчээсээ буюу ангаа ухаанаас ингээ сонсоо гараад ирж байгаа. За тэгэл тийм уншаацаа хүн чинь тэгэл явсан чинь нөгөө талд нь гэр бүлийнх нь юу асуудлууд нь мураад би ч одоо нөхөртөөгөө бүр ингээд салхуу дээрээ тулсуу. Ерөөсөө нөгөө амьдралынхаа нөгөө худагныхаа ёроод унсан. Бүр тэр болтод нь аваад ирсэн байхгүй юу? Салхуу дээр хүртэл чирээд ирсэн байхгүй. За тэгээ чирээ яваад ирэх чинь тэгээ яваад байгаа шүү. Бүр яваад байгаа шүү. Би одоо энэ би яагаад ингээд яваад байна, төвчээд байна, гүрийгээд байна гэд хидээд байгаа юм гэхээр энэ зүйлүүд маань манай Монгол эмэгтэйчүүдэд ерөөсөө нийтлэг байж идэг зүйл байгаа байхгүй юу? Одоо би ингээд коуч хийгээд хүмүүстэй харьцаад хүмүүсийн асуудлуудыг сонсоод эхлэхээр ерөөсөө баг толгой дараалал хүмүүс яг ийм зүйл байж идэг. Гүрийгээд идэг, тэрнийг төвчээд идэг, тэрнийг гавьяа байгуулад байна гэж боддог. Нэг сайхан нартай өдөр энэ зүйл маань өөрчлөгдөн би энэний дараа даваа гарна гэж боддог. Харамсалтай нь. Би тэгээ яваад байсан бас л гүрийгээд өвчөө яваад байсан. Тэгсэн чинь надад юу харагдсан гэхээр хоёр хөөхөн үрийн минь нүдэн гонигтой олж харагдсан. Тэрнийг би нэг өдөр олж харсан байхгүй юу? Тэгээ энэ чинь бол миний нүдний дор байж байгаа штэ. Өдөр тутамд минь байж байгаа штэ. Ингээ нэг харсан чинь тэр чинь нэг хүн сэхэл авж байгаа байхгүй юу? Ингээл нөгөө нэг хулганыхаа нөгөө нэг ингээ эргүүлгэнд одоо бид нар хэлдэг штэ. Би пенза зураал ингээ яваад ахаар тэр хүндэл ингээ тасаад яваад штэ. Тэгээ харсан чинь мөө хоёр хүүмэн нүдэнд нь гунигтай болсон заяа. За том нь бас овоо өрх одоо би 2 жилийн өмнөх юм ярьж штэ ингээд 8 настай одоо миний 10 настай баг нь одоо тэр 6 настай байсан гэсэн үг. Том нь гэсэн чинь ер нь дутагш байгаа. Миний хоёр хүч айгүй тийм цоглоо ингээд бүр нэг хүүхдүүдийн хөөрхөн байдаг штэ. Цаанаасаа нэг инээд алдсан юмд баясдаг, хөвгждөг. Миний хоёр хүү тийм өөр хүүхд толгон тийм байхгүй юу? Тэгсэн чинь ингээ хүүхдүүдэд хажигдсан чинь том нь ингээ гунигтай. Ер нь бол ингээ дуугаа ингээ юмруу ингээ дуугаа болдог болсон. Өрөөрөөгөө яваад орчдөг. Баг нь гэсэн чинь эсэргээр айгүй тийм ууртай омогтой. Ер нь бол аавтайгаа ингээл тэрсэлдээл одоо ингээ омохрохуу тийм байдал үүсгээд тийм шинж тэмдэг илрээл би ингээл ерөөсө зог туссан байхгүй юу. Үгүй би юм ба чи юу хийж ийна те? Чи уул нь болоод энэ амьдралыг бид хүн болгоно. Амьдрж одоо хань нийтлэлтэй болохдоо би энэ хүнтэй чинь удаан сайн сайхан амьдрын шүү дээ. Энэ амьдралаа ингэж одоо тий жаргаж бүрдүүлж амьдрын шүү дээ гэж амьдрдаг штэ. Бараг амлалт өгж бараг хурмаа хийдэг байхгүй хурмаа хийсэн хүмүүстэй. Тэгсэн чинь энэ хүнээс би салдандаа тий энэ одоо хэдэн жил амьдраа салдандаа ч гэдэг юм уу энэ хүнтэй би амьдрч чадахгүй амьдрахгүй гэж юу н анханасаа би түүхээ амьдрдаггүй шүү дээ. Тэгсэн чинь ингээд тийм байдлыг би ингээл яг зүтгэж харсан байхгүй юу. Үгүй ингээд зүтгээд байгаа. Уул нь болоод хараа яг үнэн байдал дээр би ингээл зүтгээд байгаа. Би гэж өөрийгөө хэлж шүү. Аав нь ч гэсэн манай нөхөр мөн ч гэсэн ингээ харахад бол ингээ хөрх амьдралынхаа төлөө зүтгээд байгаа юм заяа. Тэгсэн хэрнээ яг ингээ бодит байдал дээр яг амьдрал нь ингээ нүдэн дээр чинь нур жунж байгаа байд харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд би зогсол тайгаал за би яах ёстой. Тэгээд тэр яах ёстой би тэгээ гэрээсээ гарч явсан байхгүй юу.
Ерөөсөө би за би энэ хүнтэй нөхөртөөгөө амьдарч чадахгүй нэ. Би яа. Тэнгуү чинь би нөгөө хөрх юм уу эгч минь миний хайралтай амьдардаг л да. Тэгээ би эгчийнх руугаа нөгөө хоёр хүүхдээ чирээд яваад очиж штэ. Би ч одоо гадаад амьдарч байгаа хүн штэ. Одоо энэ Америкт амьдарч байгаа тий. Энэ зүйл бол манай энэ гадаадад за хүний гадаад амьдарч байгаа хүмүүст бол маш хэцүү зүйл байдаг. Магадгүй Монгол ч гэсэн ялгаагүй л ахaltaа ингээд та нар боддоо. За би энэ нэг гэр бүл бий болгоцсон байгаа штэ. Энээсээ гараа явуу гэхэд та нар хайчих юм бэ. За ямаахаа Монгол бол нэг аав ээж руугаа төрсөн гэр руугаа гүгөөд очдөг байх мэдгүй тий. Энэ Америк чинь бид нар үнийг хэлэхэд гүгөөд очих газар байхгүй штэ. Байхгүй юу? Тийм учраас тэрэндээ төвшигдаад ингээд очих газар байхгүй. Миний бүр хэлэх дуртай ингээ гэрээсээ гарлаа бол бид нар орон гэргүй хөмлөс хүн болж байгаа байхгүй юу? Тийм нөхцөл рүү орж байгаа байхгүй. Харин би чинь бас нэг яг Азтай миний эгч байгаа болохоор би эгчийнхаа гэрдээ гүгөөд очиж штэ. Эгчтэй дарамт болоод хоёр хүүхдээ чирээд очиж штэ. Тэгээд нөгөө амьдралынхаа одооныхоо ёроолд унаа тэгээд гүгөөд очсон хүн чинь ингээ гаргалгаа хайгаад одоо би яг гингүүтээ Нара Томсон багш руугаа ингээ хандаж эхэлдэг байхгүй юу? Жил гарны өмнө. За тэгээд жил гарны өмнө яасан надад чинь тэр хичээлийг олж явах надад 6 сар хичээлд нь суух болцоо олцсон л да. За тэгтээ бас эргээд би Нара Томсон багшийг 2021 онд одоо тухайн үед бол би 2 жилийн өмнө шгүй анх энэ Clubhouse гэдэг аппликейшн дээр Clubhouse дээр анх мэдсэн байхгүй юу? Би тухайн үед нөгөө яг нөгөө ковид болоод нөгөө Clubhouse их юугаа хүчээ авч ирлээ л да хүмүүс их ордог тийм нөгөө Clubhouse дээр чинь амьдарч ирлээ шүү дээ гэдэг шиг. Тэгээд тийм тухайн үед нөгөө ажилд орж таарсан. Тэгээд нөгөө Clubhouse ингээ сонсоод чихэндээ аягүй сонсож явдаг гэсэн. Тэгээд анх Нара Томсон багшийг Clubhouse дээр сонсоод надаа аягүй таалагдсан байхгүй юу? Нара Томсон багшийн одоо багшийн маань ярьж байгаа зүйл нь тэр хүний энерги нь хилээд байгаа мессеж надад таалагдаад энэ ямар мундаг хүн бэ гэсэн ингээд сонирхоод үзсэн чинь Нара Томсон багш маань коуч байсан тухайн үед ингэ сургалтууд өгчээсэн. Тэгээд сургалтанд нь тухайн үед ингээд суух гээд үзсэн чинь дүүрсэн байна. Sorry таны хүлээлгэн тавилаа гээл тэгээд орхигдсон байдаг байхгүй. Тэр чинь ингээд сайхан нөгөө фэйсбүүкийн манай миний мессенжер дээр ингээд хадгалаад үлдсэн байдаг юм байна. Тэгээд орхигдуулсан. Тэр чинь би 2021 он тийм юу яагаад өөртөө ерөөсө хөрөнгө оруулалт өгөөгүй өөрийгөө зөвшөөрөөгүй. Тэгэхээр чинь үнийг хэлэхэд одоо миний амьдралаас харахад тухайн үед яг гажуудл явж эхэлж исэн байгаа байхгүй. Яг тухайн үед. Хэрвээ I wish би одоо тий би өөртөө хайртай өөрийнхөө төлөө юм хийдэг хүн байсан бол би тухайн үеэс ахуулаад би хувь хүнийхээ хөрөнгө оруулалт тэр сургалтанд суугаад ч юм уу магадгүй миний амьдрал өнөөдөр өөрөөр замнаа явж байгаа. Үгүй. Тэр чинь би чинь тулгаж ирж байгаад худагныхоо ёроол унжаагаад тэгжээж үйлдэл хийж байгаа байхгүй. Бүр нөгөө хамаг өөрийнхөө эдис биеэрээ мэдэрч байгаад 2 3 жилийн дараа. За тэгээд би анх Нара Томсон багшийнхаа сургалтанд орж ирээл миний амьдрал гэдэг нөгөө амьдралыг харах өнцөг эхнийхээ хичээл дээр суугаад ерөөсөө оронгоор иргэсэн. Бүр тэгж хурдан. Би чинь ерөөсөө Нара Томсон багшийнхаа хичээлд орж сууж ирэхэд гомдлооч хүн байсан. Ерөөсөө гомдлдог, бусдад нөгөө буруугаа тогтдог тийм бүсгүй байсан байхгүй юу? Юу гэж байгаа ихээр энэ хүнээс л болоод нөхрийгөө чичилж байгаа штэ. Энэ хүнээс л болоод миний амьдрал муудаад байна. Би уруудаад байна, дордоод байна. Энэ хүнийг л өөрчилчүүл миний амьдрал болох гээд байна гэсэн тийм сэтгүүтэй явжсан байхгүй юу. Тэгэл миний нөгөө хорвоо ертөнцийг харах өнцөг буюу миний майндсет маань тэнд ерөөсө бүрэн өөрчлөгдсөн багшийнхаа сургалтанд суугаад ийм гайхамшигтай зүйлийг би багшийнхаа одоо жил гарны өмнө анх суугаад тэгэл тэрнээс хойш би багштайгаа тасралтгүй суралцаад одоо ч гэсэн суралцаад нэг ингээд шатсан шатны сургалтанд суугаад явж гинэ. За одоо ингээд тасралаадах юм. Тэгээд суралцаж явсаар байгаад одоо коуч болсон бүсгүй байна. Ийм амьдралын түүхтэй юм аа. Баярлалаа. Тэгэхээр энэ сонирхолтой амьдралтай бид нэр одоо нөгөө ингээд давсны дараа ингээд инээдэг яг тэрийг ингээд үүрээ туулаад уйлаад явж байхдаа бол юу инех мантай тий бүр ингээд яа одоо өстө нэр баг би ингээд цаашдаа яаж амьдрах юм бэ гэдэг тэр яг тэр зүйл рүү очдаг. Тэгэхээр яг хиний Бямба коучийн маань ярьсан зүйл надад бас яг байдаг байсан. Тэр нөгөө нөхрөөсөө мөнгө ингээд хилд авч байгаа нь өөрөө амар готом шиг. Тэ би бүр нөхрөөсөө ингээд надад мөнгө зээлчих гэж хэлдэг байсан. Тэгээд тэрийгэ бутааж төлдөг ингээд төлнө. Тэгэхээр нөхөр маань амар дургуутсан. Тэ ингээд чи ямар сони юм бэ? Тэгэхээр үгүй надад чинь бас нэг өөрийн гэсэн үнц юм байна. Би нэг нөхрөөрөө тижээлэгдэг юм гэрээ авгаа баймааргүй байна гэл нэг юм нөгөө амар юм яриа явдаг байсан. За тэгээд дээр нь яг Бямба коуч манаас ингээ аягүй сайн хэлсэн шүү дээ. Бид нэр өөрсдийнхөө нөгөө нэг ингээд цадцаар зүйл байхад юм ба бүгд хийж үздэг, бүгдийг
Тэгээ бүр гарцгүй болоод яг ингээд нүхэндээ унахаараа гоо ядаа надад хин нэг нь туслаач. Надад туслах хүн байна уу? Одоо тэр гарц байна уу, аврал байна уу гэж очдөг тий. Энэ бол яг ингээд бүх эмэгтэйчүүдэд байгаа тэр зүйлээ. Тэгэхээр үнэхээр гоё түүхтэй тий. Яагаад энэ коуч болсон бэ гэхээр мэдээж энийг ингээд туулаа явцсан учраас тэгээд одоо давчихсан учраас магадгүй өөр шиг чинь энэ зүйлийг одоо туулаа явж байгаа бүсгүүчүүдтэй тий зам гэрэл гэгээ амьдрал чинь ингээд бас өөр зүйл байгаа шүү гэдгийг харуулахын тулд коуч болсон байж тээ. Тэгээ үнэхээр гайхамшигтай. За тэгэхээр би бас нэг зүйлийг асуумаар байна тий. Яг энэ дунд нас одоо 5 ярьсан шүү дээ 30 гараад одоо ингээд хүүхдүүдэд төрүүлээд тий. За ингээд явж исэн чинь цэвэршилттэй бараг зэрэг явцдаг байх нь шүү дээ. Тэгэхээр ангаах бол цэвэршилтгээ андуурчдаг байх нь. Тэ тэгвэл эн чинь бас цэвэрлэгчдээс өөр тэ нөгөө midlife нас гэдэг руугаа очиж байгаа одоо бас нэг тийм зүйл байх нэ. Тэгэхээр яг энэ midlife нас гэж юу яриад байгаа. Тэгээ энэ midlife насны хямрал гэж юу яриад байгаа юм бэ? Тэ ямар симптом илрээд байд юм бэ? Тэ яг энэ одоо тэр зөвхөн midlife нас нь юу юм? А дээрэс нь midlife насны тэр хямрал гэдэг байгаа юм. Энэ хоёр нь ялгаатай юу? Энэ зүйлийг бас нэг ингээд ялгаа салгааг нь хэлээд өгөөч. Баярлалаа отгоо говч маш гоё асуулт. Тэгээд би өөрөө харин ингэж явсан. Ерөөсөө би өөрөө midlife crisis орж явж байсан хүмүүсгүй байлээ. Тэрнийга мэдээгүй шүү дээ. Midlife гэж бол сонсч байсан урд нь зөндөө сонсч байсан. Гэтэ би өөрөө тэр яг midlife crisis орж явж байгааг тийм мэдээгүй. Тэгээ би багштайгаа суралцаад ийм юм гэдэг өөрийгөө ерөөсөө би багштайгаа суралцаад ерөөсөө өөрийгөө таних аян нурууд ерөөсөө шумбаад орсон. Ерөөсөө өөрлөгөө ерөөсөө сумаа бүх зүйлээ өөрлөгөө чиглүүлсэн. Өөрийгөө ухсан да. Тэгээд ерөөсөө бүр маш сайн ухсан одоо. Тэгээд тэр ухалтын донд чи их олон янзын юмнууд гарч ирсэн л дээ мэдээж. Таагүй те зөндөө олон дорсночуд. Тэгж явж ид би өөрийгөө тэр олон одоо янз янзын тийм нөгөө бага насны шархуудаа. Тэгээд тэрнийг шархмарх гэхээр хүмүүс айгүй гүнзгий тусгаж аваад идэм байлээ. Үгүй ээ эн чинь айгүй энгийн жижигхэн зүйлээс үүссэн байдаг юм байлаа. Тэгээд тийм нэг бодлууд, тийм нэг дуу хоолойнууд, тийм одоо амьдралын тийм нөгөө нэг одоо юу гэдэг юм да ойлголтууд ч юм уу те одоо өөрт минь одоо бидэрт ингээд суучихсан төрүүлээд идэг штэ. Тэг чин нэг хэлгээд яг бидний ерөөс амьдралаас авж байгаа юмудаас суудсан зүйл байгаа байхгүй юу. Тэгээд тэд нар бүгдээ ажиллаад эхлэнгүүт чинь би яг ингэсэн баг ингээ өөрийгөө эдгээгээд ингээд сайхан бол айгүй айтайхан болоод эхэлж штэ. Өчрөө алгаад эхэлж штэ. Тэнгүүд багшийнхаа нөгөө коучингийн сургуульд яагаад би ингээ midlife coach орсон. Би өөрөө энэ зүйлийг ингээ туулаа явсан хүн чинь би бусдад ингээд яг ийм асуудалтай тулгарч явж байгаа яг отгоо коучнасаа тайлбарлаа штэ. Болцоод юм байна гэдгийг харсан байхгүй юу. Тэгээд би коучинг сургууль төгсөөд одоо би 2 коучингөөр төгсөөд одоо тий за бүр болоогүй би одоо бүр real estate-ээр одоо төгсөж байна. Real estate-ээр сурж байна. Энэ бүх болцоо маань одоо нэг жил гарны хугацаанд болж штэ. Тийм одоо амжилтуудыг би бол хувьдаа болоод бий болгоцсон байна. За отгоо коучинг маань асуудлаар midlife гэж юу вэ тий midlife crisis гэж юу вэ? Энэ хоёрын ялгаа юу байна гэж хэлсэн. Асуулаа. За midlife гэдэг нь бол угаасаа л нөгөө нас үгнийхээ утгаар бол ерөөсөө дунд нас штэ. Дунд нас. За тэгээд midlife crisis дунд насны хямрал гэж очиж байгаа. За манай дунд нас бол одоо ерөөсөө насаараа бодъё л да. Ингээ хүний амьдрал чинь бид бүхэн чинь амьдраад нэг 80 100 наслж шүү дээ. Одоо нэг хүний нэг амьдралын нас чинь нэг тийм л байна шүү дээ. Тэгэхээр тэрний дунд нас гэдээ ойлгочих ерөөсөө баг утгаараа тийг ойлгочих болж байгаа байхгүй юу? Тэр насанд ороод тэгээ манай монголчуудын хувьд маань бол багш маань хэлдэг л дээ. Манай монголчуудын хувьд дунд нас ерөөсөө арай эртгэлээд идэм байлаа. Ерөөсөө 30 гараад 32-оос дээш насны одоо тий хүмүүс дунд насны хямралдаа ингээ ороод дунд насанд ороод байгаа. За тэр чинь бол яах аргагүй бидний нөгөө нэг амьдралын нөхцөл байдал одоо энэ орчинтой ерөөсөө салшгүй холбоотой юм байлаа. Яагаад гэхээр бид бүхэн чинь бас тий нөгөө нэг энэ ерөөсөө өөрийгөө ойлгох хувь хүний зүйлтэй их холбоотой юм байлаа. Энэ дунд насны хямрал гэдэг чинь. За дээрээс нөгөө бие физиологийн бас нөхцөл байгаа юм. Бид нар бол одоо нөгөө нэг шилжилтийн үеийг бол манай монголчууд ч аягүй сайн мэддэг болоо даа. За нэг шилжихээр бас нэг хөөрхий эн чинь нөгөө шилжилтийн үеийн насанд чинь за нэг бас биеийн өөрчлөлт ороод эн чинь цаанаасаа ч биш надаасаа ч хамаарад байгаа юм биш. Хөөрхий цаанаас нь хормон юм нь өөрчлөгдөд энэ хүүхд чинь бас дараагийнхаа үе шат руу ороод ингээд яагаад гэдэг юм бэ гэдгийг ойлгоод яг тэрнтэй адилхан бид нэр эдэр залуу нас одоо ингээд дунд нас руугаа орохоор бас биений бие физиологийн хувьд бас ингээд дараагийн үе рүү шилжих. За дараа нь бүр ингээд мэдээж өтөл нас руу бас орж шилжих гэдэг чинь эдгээр чинь бас ингээд үе үеэр ингээд шатлаад ингээд насаа харах юм бол хүүхдээс төрж байгаас ахгүйдал өтөл гэдэг нэг ийм
сэргээд одоо юу явж байгаа шүү дээ. Насны шатлал явж байгаа шүү дээ. Яг тийм зүйлөөгөө шат үе үеиндээ бас хүн чинь бас тэрэнд өөрийнхөө одоо биеэ, сэтгэлээ тэр байтугай ингээ бүх юмаа бас ингээ бэлдээ дараагийнхаа үе рүү орж идэг юм байна л да. За тэгээд дунд насны хямрал дунд нас руу ороод ирэхээр чинь хүмүүс яг нэг одоо хямрал руугаа заяа. Хямрал гэхээр ч одоо бас нэг юу яж штэ одоо крайс руу асуудлууд гарч ичээ. Тэгэхээр энд ямар шин тэмдэг илэрдэг вэ гэхээр аюу бол ингээ бүр ингээ хурууд орж тоочмоор. Нэг л те одоо битээр өнөөдрийн сэдв. Ерөөсөө ерөнхий сэдв маань нэг л болчихгүй байгаа. Энийг хүн өөрөө мэдэн штэ, өөрөө мэдэрдэг байхгүй юу? Хүн өөрөө нэг л биш вэ наа, би нэг биш вэ наа. За тэгэл зогсон байдалтай, гацсан байдалтай тий өөртөө итгэлгүй. Тий одоо нөгөө бид нар хэлэхэд нөгөө фоги одоо ингээ нэг юм манан дунд байгаа юм шиг тий. Бүр зарим хүмүүс нь өөрийнхөө хийж чаддаг байсан зүйлээ хийж чадахгүй ч болгочих. Бүр үгүй чи би ч одоо бүгдийг ингээ амжуулдаг байсан чи одоо би бүр амжуулж чадахгүй байна гэл тий. Тэгэл нөгөө зогсон байлцсан. За тэгээ за бүр цаашлах юм бол чи ингээ бүр ингээ үе ууштаар янз янз бүр ингээ гүнзгээрээ явах юм бол сэтгэл хямрал руугаа хүртэл чирээд аваад орж ирдэг. За энд нь хавсраад одоо тэр би түрүүн хэллээ. Цэвэршилтийн эмэгтэй хүмүүс те цэвэршилтийн одоо процесс явагдаж байна. Цэвэршилтийн процесс явагдана гэдэг чинь бид нар цаанаасаа бас хормондоо дарлуулаа те янз янзын өөрчлөлтүүдийг биен дээр физикал биен дээр бас хүртэл аваад эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд энэ бүх зүйл маань ингээ хавсраад за тэгээ бид нар яагаад тэр crisis руу буюу хямрал руу их ороод идэх гэхээр бага на эдгээр чинь буцаад ингээ харах юм бол ерөөсөө бид нарын бага насантай өссөн орчинтай өссөн төрсөн гэр орон одоо юутэй маань бүрээс салшгүй холбоотой байд юм байна. Тэр нь одоо юу гэсэн утгатай юм бэ гэхээр бид бүхэн багада тий одоо би 40 гаруй насны бүсгүй л дээ. Ингээд одоо отгоомын нас 40 гаруй настай тий ингээд юу яваад ирэхээр чинь одоо бидний үеийнхэн бол энийг бол бүр илүү мэдэрнэ заяа. Мэдэрч чиг яваа. Яхаар бидний өссөн орчин чинь биднийг ерөөсөө чи юу дуртай юм бэ? Хамгийн зүгээр энгийн жишээ тий. Юу дуртай юм бэ? Юу дургүй юм бэ? Чамаас асууж исэн. Асууж исэн үү? Гэхдээ ерөөсө бодохоор баг байхгүй шүү аахгүй. Бид чинь баг нэг дурандаа яваад өссөн. За тэр бүр эсэргээрээ бүр чи миний үеийн дуртай юм уу? Ийм хоол идэх юм уу гэж асуух нь тэгвэл ийм хоол олдож исэн үү? Тийм үе байхгүй юу? Бараг хоол олдох уу? Хоол унд байсан уу гэдэг юм уу одоо ингээд тиймэрхүү бас үе нөхд тухайн үеийн маань орчин нөхцөл. За дээрэс нь би бүр хэлгээд дээ шүү. Гэр бүлийн тэр нэг гэр бүл гэдэг юм чи өөрөө нэг тийм хаан засаглал байгаа байхгүй юу? Гэр бүл дотор ямар орчноор, ямар хүмүүнээр хүмүүжиж исэн гэдэг юм чи ерөөсө бүр энэ би хүнийг өнөөдөр бий болоход ерөөсө салшгүй холбоотой зүйл байгаа байхгүй юу? Ерөөс тэн дээр л өнөөдрийн намайг, өнөөдрийн отгоог бий болгож байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бүхнээс хамаарат тэр тухайн үеийнхаа шилжилтийн үеигээ давж туулах юу ч хөтөл өөр байгаа байхгүй юу? Тэрнийг би одоо би Америкт амьдарч байна. За барууны хөгжилтэй орнуудын энэ орнд амьдарч байгаа хүмүүсийг харъя л да. Энэ хүмүүс чинь 40 50 баг ер наснандаа орж иж энэ дунд насны хямрал гэдэг юм яригдчих штэ. Яагаад манай монголчууд минь энэ бэлт явж ирэхээр тэр зүйлийг чинь би болоогүй, өөрийгөө олгоогүй, өөрийгөө таниагүй, хамгийн наазахынхаа өөрийнхөө юу хүсэж байгаагаа чи мэдхгүй өсчихсэн, өдий хүрчихсэн хүмүүс чинь тэр зүйл рүү ерөөсөө хямрал руугаа авч орж ирэх, чирж ирэх одоо миний жишээ. Тэр чинь ерөөсөө яг байгаа зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр би ерөөсөө хэлж байгаа зүйл нь ерөөсөө өөрийгөө л таних хамгийн чухал зүйл байдаг юм байна. Өөртөө хөрөнгө оруулна гэдэг чинь бүр хамгийн чухал зүйл юм байт юм байна. За тэрнийгээ тэхийн тулд тэр чинь зүгээр би өөрийнхөө төлөө хөрөнгө оруулалт орно, өөрийгөө тань гэд явждаггүй юм байна үнийг хэлгээд. Хамгийн түрүүний зүйл маань хүлээн зөвшөөрөх байт юм байна. Надад ийм асуудал байна. Үнэхээр байна. Би энэнийг тулгараад байна гэдгээ. Тэр чинь ерөөсөө бүх зүйлэн дээр шүү отгоо минь. Зүгээр нэг биен дээр тусч байгаа махан биен дээр тусч байгаа өвчин дээр хүртэл хүн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг юм байна. Би өвдөд дээ шүү. Тэгэхгүй бол хүн чинь хүлээн зөвшөөрөх хүн ч ерөөсө болоод байна бүтээд байна. It's okay гэж яваад идэм байна шүү дээ. Хүлээн зөвшөөрсөн хүн чинь би өвдчлөө. Би ийм зүйлтэй тулгарчлаа. Надад ийм асуудал болчлоо. Би одоо яах вэ? Тэгээ хүлээн зөвшөөрч хүн чинь дараагийн гац гаргалгаа буюу дараагийн степ рүүгээ орж байгаа байхгүй юу? Тэгэхээр хамгийн ихний түрүүнд хийх зүйл бол ерөөсө хүлээн зөвшөөрөх зүйл байдаг юм байна. Тэгээ би жишээнийг дурдчихъя л да. Одоо би энэ Америкт амьдраа бид бүхэнд одоо нөгөө янз янзын юм одоо биний л зүгээр нөгөө орд сонирхдаг групп ингээ нөгөө фейсбુકийн группуд байдаг шүү дээ. Америкт ажиллаж амьдарч байгаа ээжүүдийн групп гэ байдаг л да. Тэгэл тэн дээр одоо бас харьцангуй одоо би ажиллаж байхад энэ ингээ нөгөө фейсбુક буюу одоо олон нийтийн юм сургуудаар ингээд аягүй цацж штэ хүүхний хөгжил одоо отгоомын Монгол бас энийг ажиллаж байгаа. Чи надаа энийг дахиад бас надад хэлээрэй заяа.
айгуу нэг хүмүүс ингээд нэвтрүүлэг шоу одоо юунууд ингээд подкастууд айгуу хийгдэж штэ. Эн чинь нөгөө хүмүүсийг хэллээр тэр юугаар бас ингээд тэтгээд бас ингээд ойлгуулад байна штэ. Үгүй ийм зүйл болоод байдаг юм байна. Одоо нөгөө authentic буюу өөрөөрөө байх. Өөрийнхөө амьдралыг үнэн дөрхөө хүмүүс ч айгуу гаргаж тавьж штэ. Би одоо сүүлийн үед энэ фэйсбүүкээр ч бүр амар олон айгуу олон ийм нэвтрүүлэг подкастууд харж байна. Энэ чинь ундаг зүйл байхгүй юу? Энийгээр бид нэр хүмүүсээ educational болгож байна. Одоо мэддэг өгж байна. Боловсрол өгж байна. Үе би чинь ингэж нуугдаж амьдраад ах шаардлага байхгүй юм штэ. Над шиг бас ингэж зовоод амьдарч байгаа хүн байна штэ. Ийм зүйлийг чинь энийг би таванд болох арга гаргалгаа байдгийн байна гэдэг болцоог одоо отгой өтөрийн хийж байгаа энэ лайв тэр хүмүүсийн хийж байгаа подкастууд өгөөд байгаамаа. За тэгээд би түрүүний би дурдлаа штэ манай ингээд нэг групп байдаг одоо ээжүүдийн. Тэгээд тэн дээр одоо хүмүүс ингээд гаргаа тавьж би бүр ингээд баярлж байгаа штэ. Зөө ингэж хар тэ надад ийм асуудал байна. Та нар туслаач гэдэг яг хөө ингээд ээжүүдээс асууж ийн л да ингээд нөгөө групп дотроо. Тэр чинь айгу эхнийхээ алхам их хүн тэр хүн бичээд надад ийм асуудал байна. Нөхөр бүтээр ингээд одоо тий бүр зарим нь ингээд гар хурж ийн тий ингээд physically abuse хийж ийн. Энийг би одоо яг ингээд би яваад байна тий гарч ив чадахгүй байна гэ хүмүүс ингээд зовлонгоо таажаад ингээд гараа тавьж штэ. Тэр чинь яг ингээд хэцүү л дээ. Гэтэ ингээ гаргаа тавина гэдэг чинь тэр эхнийхээ хүлээн зөвшөөрлөлтийг хийж байгаа асуудал байхгүй юу. Тэгэхээр ингээ гаргаа тавьж байгаа хүн чинь тэрнээс яаж гарах уу гэдэг дараагийнхаа алхам руу магадгүй одоо отгоо маань коуч би коуч те ингээ мэрэгчлийн хүмүүстэй хандаад те мэрэгчлийн хүмүүстэй хандах юм бол энэ асуудлаас хурдан гарах болцоо бүр илүү хурдан олдох юм байна. Магадгүй өөрөө туучиж яваад бас нэг ядаж өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүн чинь нэг өөр алхам игээд яг жоохон үннийг хэлэхэд цаг хугацааны хувьд болол айгу их замыг туулдсан байна л да. Би хүртэл өөрийнхөө амьдралаар мэдсэн байхгүй юу. Харин би түрүү жишээгээ хэлээд байгаа би өөрийнхөө туулсан бүр ингээд детальчд тоочод байгаа маань би 21 онд би энэ зүйлийг чи мэдсэн юм аа. Би тэр Нараа Томсон багшийг сонсч ирсэн юм аа. Тухайн үед би ороогүй байхгүй юу. Худагныхаа yorоод 2-3 жилийн дараа явж иж орж байгаа байхгүй юу. Одоо мэдээлэл өгөөд байна гэдэг чинь харин хүмүүс чинь хөөе ийм юм биш үү. Энэ мэрэгчлэг хүнтэй харьцаж ил да. Магадгүй надаас хэдэн төгрөг нөгөө төлбөр одоо энэ хүний хөдөлмөрийг бас үнэлэх хэрэгтэй шүү дээ. Төлж байгаа хэдий ингээ мөнгө гарч байгаа юм шиг боловч та нар тэр мөнгнөөс илүү үн цэнтэй зүйлийг авж байгаа юм шүү. Амьдралыгаа өөрчилж байгаа юм шүү. Ирээдүйд болох эрсдлээс хамгаалж байгаа юм шүү. Тэр зүйл бол ямар ч мөнгөөр хэмжигдэхгүй зүйл. Энэ нөгөө сэтгэл санаа одоо бид нар одоо хэлээд байдаг шүү дээ. Бид нар чинь сэтгэл гэдгийг ерөөсөө эргэтэн гэж нөгөө хүлээн зөвшөөрөөгүй. Одоо харин хэлээд энэ монголчууд бас хүснэг бэлдэгдээд одоо зөвшөөрөөд шүү дээ. Нөгөө энэ нэг өсвөр насны нөгөө тийнейж одоо энэ нөгөө sorry өсвөр насны бас юм өөрчлөлт яваад хүлээж зөвшөөрсөнтэй адилхан бас энэ дунд наснд чи юм за тэгээ одоо бүр энэ сэтгэл гэдэг чи эргэтэн юм байна. Яг адилхан бидний эдэг бөөр зүрх шиг харагдаж нүдэнд харагдаж баригдахгүй ч гэсэн эргэтэн юм байна гэдэг одоо манайхан бас хүлээн зөвшөөрөөд бас арай ангиар хайцдаг болсон байна. Энэ эргэтэн чинь өвдөж ивэл энийг эмчлэх хэрэгтэй. Тэ энийг бас эрүүл авч явах хэрэгтэй гэдгийг ойлгоод байна. Тэгээд тийм ялгаанууд байдгийм байна. Отгоо коуч. Тэгэхээр тийм учраас энэ бүгдээс заавалчгүй ингэж crisis ороод заавалчгүй над шиг худагныхаа yorоод чирж асуудлыг хүндрүүлээд өвчнийг хүндрүүлээд байхгүй энээс аль болох эртээр нь илрүүлээд асуудлыг хөнгөн шийдчих. Бүр цаашлаад урьдчилан шийдчих бололцоо байдгийм байна л гэж хэлэх гээд байгаамаа. Баярлалаа отгоо коуч. Баярлалаа. Үнэхээр гайхамшигтай тий. Хүн яг өөрийнхөө туулж мэдж үдэж тий тэрийг давсан тэр зүйлээр ингээ аягүй сайн ярьдаг байхгүй аягүй сайн мэддэг байхгүй юу нөгөө тэг ингээд надад чи би таних юм бэ гэл тий яг энэ зүйл рүү орж байгаа. Тэгэхээр би болохоор яг ингээд энэ өөрөө бас яг л ийм нас руу ч орж байгаа шүү midlife нас руу ч ороод тий явж исэн. Тэгээд ингээ явж байхдаа бол надад ингээд асар олон асуултууд ихсэн. Ингээд бүр үргэлжилсэн бүр ингээд татвартай бүр ингээд биста нэрээ надад тавьсан юм юу байна, мэдсэн юм юу байна, би ч ер нь яг яах гэж амьдраад байгаа, би хийста нэрээ гэлтэй нэг юм ер нь ингээд одоо миний амьдрал ингээд нэгдээ хоёр охинтой тэгээд нэг хоёр охиныхаа төлөө амьдраад ингээд дуусах юм уу тий. Тэгээд ингээд одоо тэгэл нэг хүүхд хараад нэмээ бодоод тэгээд ингээд дуусах юм уу гэж нэг айгүй олон асуудлууд тий асуултууд өөрөөс тэгээ ингээд нөгөө нэг шарахтай бага насны шархаа эдгээгүй байсан учраас тэрийгэ мэдгэцгүй явж исэн учраас нөгөө тэр маань бас ингээ хавсраад нөгөө айгүй өөрийгөө бусдад харьцуулаад улам ингээл тий хинч намайг чичлээгүй хахад өөрийгөө чичлээл ингээл унгаагаал бүр ингээл амар сулруулаад тий тэгэл тэрэндээ гунигдаа
тэгэл эргээл харахаар нэрээ ингээд хийсэн бүтээсэн юу ч байхгүй юм шиг санагдаад ямар ч утгагүй амьдраад байгаа ч юм шиг яг ийм мэдрэмжүүд бол ингээд бүр амар их байсан байхгүй юу. За тэгсэн хэрнээ нэг аягүй сонин хүн чинь юм байт юм биш нэг юм яг ингээд хоол унд нь тасарчихгүй тий нэг өмсөх зөөхөн тасарчихгүй тэгээд нэг хүүхдүүд нь сургуультай яваал ингээл байгаа энэ нэг юм одоо ингэ нормал амьдрал гэх юм уу тий энийг нэг юм ингээд дөнгөөд байвал тэгээд нэг юм татгалаа яваад байдаг. Дотроо бодвол ингээд би чи ингээд яагаад байгаа юм болоо гэд хичнээн хуваагдаж байгаа шүү дээ. Ингээд өөрөөсөө түмэн асуулт асуугаад тэгэл трийгээ бас ингээд нөхөртөөгөө ярилцчих чадахгүй. Тэгэл ганцхан өөрөө бодоод өөрөө шаналаад тэгэл баг би ганцаараа ийм муу юм болов. Тэгээд надад ганцхан юм чадахгүй тий мэдэхгүй зүйл их юм болов. Тэгээд би ерөөсөө яагаад ингээд хорвоо дэлхий дээр ямар ч утга учиргүй амьдраад байгаа юм болоо гэл ингээд айгүй тийм олон зүйлүүд рүү орж исэн. За тэгээд дээрэс нь бас яг нөгөө midlife нас гэдэг чинь болохоор надад тэр нөгөө манай багш хэлдэг тий Нара Томсон багш юм. Хамгийн зоригтой нас гэл тий. Хамгийн зоригтой нас энэ үед яг шийдвэр гаргадаг энэ midlife одоо кризис гэдэг байгаа тэр нэг юм тэр тий юм руу орж байгаа нь өөрөө та нарт боломж шүү тий энд чинь одоо харин нөгөө нэг нүхнээсээ гарч ирээд би одоо ингээ хуучин шиг амьдраад ах юм уу эсвэл өөрчлөх юм уу гэдэг тэрийг ингээ хийдэг нас гэдэг. За энийг би сонсоод бүр вау нэрээ яг наа чи надад хэрэгтэй байна тий. Наа чи надад хэрэгтэй байна. Яагаад гэвэл би нэг л биш байна гэдэг мэдрээд байна. Би дандаа өөрийгөө хинч бишээр мэдрээд байна тий. Энэ надад амар хэцүү байсан. За тэгэхээр багштайгаа уулзраад тий бидний нэг яриад байгаа нэг зүйл тий Бямба коуч маань түрүү яг хэлсэн шүү. Би 21 онд тий энийг сонссон мөртөө өөртөө юу ч зориулж чадаагүй. Үйлдэлөөрөө байхгүй юу? Үйлдэл хийгээгүй. Гэтэл одоо ярьж штэ би жил гаргахны өмнө багштайгаа уулзраад өөртөө ажиллаад тэгээ одоо би юм болцсон гэд айгүй хурдан богино хугацаа тий. Тэгэхээр яг коучтай ажиллана гэдэг чинь ерөөсөө энэ нөгөө замыг товчлаад байгаа шүү дээ. Товчлах гэхээр арай бас тохиромжгүй юм байна. Нэг юм арай хурдан болгоод байна. Тэг ингээд товчлох биш. Зүгээр яг бүх процесс хэвээрээ явагдана. Гэхдээ нөгөө заавартай чиглүүлэгтэй явж байгаа юм чинь ингээд хурдан цаг хугацаа хожоод байна. Тэ? Яг гоо дэмжлэг бас аваад байгаа шүү дээ. Коуч өгнө гэдэг чинь ерөөсөө дэмжлэгээр яваад байгаа шүү дээ. Коуч хүн гэдэг чинь биднэрт тэр замч тэр тэ гэдэг. Тэгээ дээрэс нь биднийг аягүй ингээд дэмждэг те ингээд урамшуулдаг чадсны маань хилдэг те чадаагүй мөгийн маань ч гэсэн хүлээн зөвшөөрдөг зүгээрээ it's okay наа чи юу ч биш те энэ бол зүгээр бити санаа зов чи зүгээр л өөрийнхөө байчих гэд за энэ үгнүүд бол нэр асар ингээд хэрэгтэй байд юм аа тэгэхээр бид нар чи өөрхийн хүүхэд байхасаа эхлээд бидний үед чинь яг шилжилтийн үеийн хүмүүс шүү дээ бид нар чинь те тэгэхээр бидний үе чи ерөөсө буруутгагдаагүй тэг гологдоогүй харьцуулагдаагүй баг байхгүй. Тэгж ярих юм бол аавдаа ээжтэй задуулаагүй хүн гэж байхгүй байгаа. Тэг баг тэрнийг хэвийн үзэгдэл гэдэг юм шүү. Баг хэрэгтэй баг тийсэн дээр гэдэг. Миний сайн яваад байгаа нь баг нөгөө задуулсны ачмаач гэж яриад байгаа шүү дээ. Задуулаад муу даагүй ч хэлээ буруу даагүй гэж юм. Задуулаад муу явсан юм алга. Тэгээ тэрийг бас хүүхдтэй хэлээд байгаа шүү дээ, тий. Би бол чамайг нэг их задахгүй байгаа шүү. Гэхдээ ер нь бол би бол ээжтэй задуулж исэн. Гэхдээ бол би нэг мууцсан юм алга. Болохгүй задчихшүүл гэдэг юм хэлээд байгаа байхгүй тий. Тэгэхээр яг энэ midlife нас гэдэг чинь өөр юм гайхамшигтай нас юм аа. Бид нар нөгөө аргагүй залуу үедээ тий 20 настайдаа бид нар чинь ингээд ухаан тэр үдсэн харсан юм тэр мэдлэг тэр тий бүх юм жоохон бэлчирдаад байна шүү дээ тий жоохон доод байна шүү дээ тий нэг ингээд юмыг ингээд өнөө маргаашаараа шийдээд тэгвэл бүр хоошлоод ингээд 50 60 гэдээ явчихаар бид нар оройтчлоо гэж бодчих шүү дээ. Тэгэхээр яг өөртөөгөө ажиллах нас чинь нөгөө юм тий ер нь баг ингээд midlife нас болж таарад байгаа байхгүй тий одоо чи хин юм бэ за одоо тэрийг өстө өдөлөөдөг одоо тэрийг харуулдаг гэдэг нас чинь midlife нас юм аа. Тэгэхээр энэ насыг ингээд туулаа явж байгаадаа бүр үнэхээр амар баяртай байгаа байхгүй. Яг туулж байхдаа бас яг нөгөө нэг тий энэ босох боломжийг өгөх энэ нөгөө коучтэйгээ таарсан нь өөрөө бүр ингээд амар том зүйл. Бүр ингээд surprise тий ингээд амьдралыг бүр ингээд алга уруулахын дайтай болгож байгаа тэр зүйл байсан. Тэгэхээр энийг ч гэсэн тий мэдээж Бямба коуч маань ингээд аль эрт мэдэрсэн, туулчсан, давчсан. Тэгээд одоо энэ хүмүүст өөрөө тэр коучинг өгөөд тий одоо энэ яг энэ midlife насаар ороо явж байгаа олон эмэгтэйг ингээд бутгаж ирээд бүр ингээд амьдралыг ингээд бүр өөрчилж өгч ийн гэдэг чинь өөрөө ямар гоё хүн төрөлхтний төлөө хийж байгаа зүйл вэ? Тий
энэ өөрөөс амар гайхамшигтай. Би Бямба коучийнхаа энэ гоё дуу хоолойнд айгүй дуртай ингээл сонсохоор бүр ингээд дахиад босоод ирдэг те ингээл ямар гоё юм бэ? Бямба коуч ярьж байна гэл. За ингээд ордог. За тэгэхээр дунд насны хямралд те ингээ орохороо ямар шинж тэмдэг идэрдэг вэ гэдгийг Бямба коуч маань түрүү бас хэлсэн те. Бүр ингээд нэг гаццсан гэлмэл ойлгохгүй нэг юм ингээд тийм манан донд байгаа юм шиг те нэг л юм болохгүй байх гэдгийг л ганцхан мэдээд идэг. Тэ нэг л юм болохгүй байх. Гэхдээ тэр юу вэ? Гэ бас мэдэхгүй тэрийгээ. За тэгвэл мэддэг коуч руу хандаарай. Бямба коучтай маань холбогдоорой те. Бямба коуч маань энерги дуу хоолой та нар таалагдж байгаа болов холбогдох хэрэгтэй байх нэ. За тэгвэл midlife нас руу яагаад монголчууд эрт ороод байна вэ гэдгийг бас Бямба коуч маань хэлчихлээ шүү дээ. Бидний ахуй орчин соёл нөгөө өссөн, үдсэн, харсан, туулсан, гэрчсэн зүйлээс болоод байна. За тэгвэл энэ чинь нөгөө бидний бага насны шарах траума гэдэг зүйлтэй холбогдно. За миний ярьдаг зүйл. Тэгэхээр хэрвээ та бага насны шарахтай тэр гэдэг юм чинь юу юм бэ гэж байгаа бол ингээд надад хандж болох нэ. Миний ахуй траума коуч гэдэг групп ингээд ороод зочлоод үзээрэй. За тэгэхээр би бас ингээ ганцаарчсан коучинг өгдөг, группийн сургалт явуулдаг. Тэ сургалт гэхээс илүү би групп коучинг гэж хэлэх дуртай. Тэ тэр нь айгүй гой санагддаг надад. Яагаад гэвэл би өөрөө коучингийн тусламжтай хөл дээр боссон учраас айгүй хурдан буцсан. Тэгэхээр энэ зүйлс айгүй гой санагддаг, гайхамшигтай байдаг. За тэгэхээр Бямба коучтай одоо ингээд бас дараагийнхаа нэг асуултыг асууя. Энэ нь болохоос юу гэхээр мэдээж та маань одоо ингээд өмнө midlife тэр кризис тэр зүйл рүү орсон, шархуудаа эдгээсэн, ингээд өөртөө маш их ажилласан. Тэгвэл тэр шархаа эдгээсэн, өөртөө ажилласан тэр одоо асуудлаа шийдсэн эмэгтэйгийн амьдрал өнөөдөр ямар байна? Тэгээд ингээд өмнөхөөсөө ямар байна? Нэг жилийн хугацаанд юу болчихоо? Гайхамшигтай. Гайхамшигтай байна гэж хэлмээр байна. Отгоо коуч. Би түрүүн хэлсэн шүү дээ. Жилийн хугацаанд би 2 коучингийн сертификат авсан байна. Тэгээд одоо би яг юугаар real estate agent-ээр төгсөж байна. Үндсэндээ бол би ингээд тэгээ би явандаа бодоод яг өөрийнхөө яг хувийн бизнес руугаа илүү анхаарна гэж бодож байгаа тийм төлөвлөгөө тавьсан. За урд нь бол энэ бүхэн зүйл чи отгоо коуч ерөөсөө алгах эргэх хооронд боддог бас зүйл биш байхгүй юу? Энийг чи ингээд яг ингээд баг багаар нь степ степээр манай багш маань хэлдэг шүү дээ нөгөө баг зүйлийг хийж байгаа хүн ихийг хийх болцоотой. Тийм ч бас багаар эхлээд яваад ахаар ингээд тэрнийг би өөртөө ингээд хөвшил болгож штэ. Манай багш маань айгүй мундаг тийм юу байдгийг арга байдгийг цагаан самбарын арга гэдэг та бүхэн сонсч байсан хүмүүс бич магадгүй. Манай багшийн номон дээр бол маш дэлгэрэнгүй цагаан самбарын арга яаж байдаг. Би багштайгаа ажиллаад тэр цагаан самбарын аргыг ингэж амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэн л дээ. Урд нь бол би ингээд одоо яг нэг оны эц болж эхэлж штэ шавтарч дээ тий. Одоо 24 он манд дуусах чинь. За одоо би урдлын юм бол гэдэг байсан. Жил болгоны ихэнх 1 сарын 1 гэсэн үг штэ. Энэ оны нөгөө нэг resolution гэж төлөвлөгөө тавинаа тэгэл ингээл чагтаагаал бичин зүгээр ингээд амар олон юм бичин заяа 10 юм бүр ингээд 1 2 юу хийх гэж байгаагаас илүү би 1 2 3 4 10 гэж чагсаагаад тоо тавьчин заяа. За тэгэл тэрэн дээр чинь нөгөө нэг тийг нэг задаа турн мурн гэж одоо юу гэдгийг те юм яа гэдэг яг бичдэг заяа. Тэрнийгээ бүр их олон юм бичгийг их гоё мундаг юм хийж гин гэж боддог. За тэгээд тийм төлөвлөгөө тавина. Тэгээд чинь нэг эхний нэг сар явал их идэвхтэй бас нөгөөдгөө их хэрэгжүүлэх гэж хичээн. За тэгээд жилийн дунд бол тэр бараг ингээ замхраад жилийн эцэст ер нь ямар жилийн ихэнд ямар одоо зорилго тавьснаач мартцсан. Тим юутэйгээр явдаг байсан хүн байсан. За тэгээд тэрэнгүү чинь дахиад жил ихтэнгүү чинь нөгөөдгөө дахиад сайхан тавина. Яг ерөөсөө copy paste хийж байгаа юм шиг тэгээд тэр ерөөсөө өөртөө ямар зорилго тавьж байгаагаа мэдэхгүй зөвхөн зүгээр нэг тийм нэг юм автомат юм хийж байгаа юм шиг. Тэгээд үүдгээ жилээс тэрнийгаач дүгнж боддоггүй яг юуг хийгээд тавьчих гэсэн. Зүгээр л тийм нэг юм одоо өөрийгөө одоо би харж байгаа зүгээр өөрийгөө хуурсан юм хийжсэн байлаа. Би багшийн цагаан самбарын аргыг суралцаад одоо би ингээд ерөөсөө төлөвлөгөөгөө 7 хоногоор тавьдаг болсон. За энэ маань бол ерөөсөө та баг багаар хийх ёстой. Баг багаар хийх болцоо өөртөө олгох. 7 хоногоор тавихаар чинь за би энэ 7 хоногт ингээд ийм төлөвлөгөө ингээ надад ингээ би нөгөө гэрээсээ явдаг учраас самбаранч байдаг бас юм нөгөө дэвтэрч байдаг л да ингээ аваа явж идэг. Тэгээд төлөвлөгөө тавиад нөгөө 7 хоногийнхаа төлөвлөгөө дараагийн 7 хоногийн хийхдээ ингээ яг дүгндэг байхгүй юу хийсэн байна энэ 7 хоног. Тэгээ харахаар чинь хөөрхөн юм хийсэн байдаг. Тэрнийгээ сараар харахаар бүр мундаг хоёр хөөрхөн сар дотор чинь бас нэлээд юм хийсэн байдаг. Би одоо энийг бол яг амьдралынхаа хөвшил болгож
туссан байгаа. Ер нь бол ингээд төлөвлөгөө тавиад тэрнийгээ хэрэгжүүлээд явж байдаг. Ингээ баг багаар. Тэгэхээр ингээ эргээ харахад нэлээд одоо жилийн дараа харахад би чинь ижил коучлж гисэн одоо би релстэй дээр ингээ сууж ин гэдэг ингээ энэ бүх зүйл чи үр дүн болоод гар дээр минь гараад ирсэн зүйл байгаа байхгүй юу. За автохоо коуч минь түрүүн хэллээ л да. Бүр айгүй миний нөгөө шин чимдгүүд дээр ингээ бүр нэмээд ингээ энэ хорвоо ертөнцийн дээр ер нь яах гэж ирсэн юм бэ гэдэг хүртэл асуулт энэ midlife дээр ч орж ирдэг. За тэгээд ийм асуултуудыг ийм олон зүйлүүдийг ингээ өөртөө тавиад хэлэхээр энэ харин энэ midlife одоо би багштайгаа суралцаад коучтой ажиллаад энэ бүх зүйлүүдээ бүх шархнуудаа эдгээгээд өөртөө өөрийнхөө тэр итгэл буюу өөрийнхөө дотоод надад одоо багш минь ерөөс ойлгуулж өгсөн зүйл тэр байхгүй юу? Бимба одоо отгоо коуч бүрээс манай бүх хүмүүст чи энэ хорвоод төрснөөрөө л үнцэнтэй юм шүү дээ. Энэ нэгэнд нэг сайн үйл хийж чи өөрийнхөө үнцнийг мэдрэх гэж байгаа юм биш. Энэ хорвоо төрснөөрөө үнцэнтэй юм аа. Чиний бүх зүйл чинь чамд өөрт минь байгаамаа гэдгийг л ерөөсөй ойлгуулж өгсөн байхгүй юу? Миний уухаг ухаж өгсөн байхгүй юу? Ухалцаж өгсөн байхгүй юу? Тэгэхээр надад энэ дотор чинь юм байна гэдэг уухагаа ухаад ихлээр дотор байгаа юм чинь янз янзын юмнууд харин би байгаа гэлээд байгаа шүү дээ. Чи сайн муу зөндөө байгаа шүү дээ. Чи бүх юм ингээд perfectly биш сайн зүйлээ жоохон өнгөж өгөө те сайныгаа удаан гаргаад. За надад бас таарамжгүй сар зүйлээвэл тэрнийгаа те одоо доошин дараа тий тэрнийгаа засаж янзлаа гэж ба засаж янзлаа имчлээд тэгээ яваад ахаар энэ дунд наснд чи харин ч одоо бүр харин ч ста нэг дайлж үүрээ дэлгэрхээр нас аахгүй юу. Дунд наснд чинь одоо энэ 30 гарч байгаа 40 гарч байгаа хүмүүс чинь бид бүхэнд одоо туршлага нь байж гэн тий одоо тодорхой хэмжээний бас нэг юм хийчихсэн туршлага нь байж гэн боловсрал нь байж гэн за бүр дээрээс нь ярих юм бол нэг хэдэн дөрвийн санхүүгийн хувьд бас нэг өөрийн гэсэн бас болцоотой болсон байна гэд ярих юм бол биднэрт дөнгөж 18 настай 20 настай амьдралыг эхэлчихсэн хүмүүсийг бодоход бид нэр энэ наснд чинь бид аль хэдий тэр соорсон буюу хөрсөн бэлтгэгдсэн хүмүүс байгаа байхгүй юу одоо энэ насны дээрээ харин ч өөрийнхөө дуртай зүйлийг хийх одоо би сууж гин отгоо сууж гин тий энэ зүйлүүд чинь бидний бүр дуртай болохоор бид хоёр чинь ингээд шүн мөн хүртэл ингээд сууж штэ одоо үнээр нөгөө цагийн зөрөөнөөс шалтгаалаад яхаарахгүй юм нөхцөлд ордог л доо. Гэтэ энэ юусаа асуудал биш штэ. Дуртай зүйлийг хийж байгаа хүн чинь ерөөсө бүх зүйлийг ингээд хүсэл зориг юугаар хийж байгаа байхгүй. Тэгээ тэн дээрээсээ харин ч нөгөө юм баяр баясгалаа юм кайф буюу тийм ад жаргалыг мэдэрч байгаа байхгүй юу. За тэгээд отгоо гооч нь маш чухал зүйлийг хэлээ. Ингээд өөрөө өөрчлөгдөө зогсохгүй бусдад ингээд бас туслаад нэг ч гэсэн хүний амьдрал туслахаар тэндээс чинь тэр нэстэ нэрээ тийм маш сайхан тийм мэдрэмжийг мэдэрдэг юм байна. Одоо энэ коучуд маань энэ мэдрэмж бол ямар ч мөнгөөр хэмжигдэхгүй зүйл юм шүү. Энэ талархал, энэ тэр хүний амьдрал нь өөрчлөгдөж байгаа, тэр хүний нүдэнд жоохон ч гэсэн нүдний гал цогийг нэмж байгаа тэр зүйл бол ямар ч мөнгөөр хэмжигдэхгүй зүйл юм шүү. Нэг хүнийг өөрчилж байгааг отгой хувь тэр одоо ярьж байна те. Нэг хүний цаана нэлээд хэдэн хүн сууж байдаг. Нэг ээжийн цаана нэлээд хэдэн бүлтгэр өөр нь хань ижилэн сууж идэг юм байна. Ингэж энэ зүйл чинь өөрчлөгдөж явдаг юм байна. Тийм учраас би энэ коуч хийж байгаа одоо өөрийнхөө байгаа энэ амьдралдаа үнэхээр сэтгэл ханамжтай баяртай байна. Тэгтээ ингээд нөгөө алга эргүүлсэн шиг бүх асуудал маань шийдэгдчихдэггүй шүү дээ. Энэ амьдрал чинь угаасаа асуудлууд байнга гарч ирж ирдэг. Одоо тий зовлон жаргалууд байнга тулгарч ирдэг. Гэхдээ өнөөдрийн бимба миний хувьд бол асуудал гарч ирлээ. Урдлынх шиг ингээд дасаалгадуулаад цохигдоод унаад байдаг биш. Одоо ийм юм байна. Одоо би яах вэ гэдэг дараагийн степээ хардаг. Энийг яаж одоо тий болцоотойгоор шийдэх үү? За бүр болохгүй бол одоо яах вэ? Орхичих л да тий. Let it go болгочих гэдэг юм уу? Ийм зүйл рүүгээ орсон байна. Ингэх бололцоог маань Нара Томсон багш маань надад олгосон байна. Отгоод минь ч гэсэн бас ийм мэдрэмж бас төрж байгаа хаа гэж би бол бүрэн итгэлтэй байна. Тим өөрчлөлтүүд гараад одоо ийм зүйлтэй тулаад явж байна. Тэгээд одоо энэ одоо өөрийнхөө хийж байгаа үйлдэл би бүр ерөөсөө эргэлт буцалтгүй гэдэг шиг зогсож байгаа. Яагаад гэвэл энэний минь үр дүн өнөөдөр нүдэн дээр минь гарч яадаг. Дээрээс нь ирээдүйд маань сайн сайхан үүрийг туулаад тавиад суулгаа явж байгаа учраас тийм сайхан ирээдүйдээ би ургацаагаа хурааж аавна гэдгээ би өөрөө бат итгэлтэйгээр мэдж байгаа учраас ингэ явж байгаамаа. Баярлалаа отгоо коуч маш сайхан асуулт асуулаа. За ер нь бол ингээд бүх зүйл бас жоохон хугацаатай тийм бид хоёрын бас нэг ингээ ярих цаг өндөрлөх гээд байна. Тэгэхээр би сүүлийнхээ асуултыг болохоор Бямба коучтой зүгээр л ингээд та нэг ингээд те яг ингээд одоо бидний насны те ингээд те бидний үеийн одоо яг ийм midlife насаар орж байгаа. Эсвэл зарим нь аль эрт орчихсон.
Тэ эсвэл яг энэ дүү орж яваа энэ эмэгтэйчүүдтэй хандаад ч юм уу, тэ эсвэл бол өгөөл бит хоёрыг үзэж байгаа тэ энэ бүх хүмүүстэй хандаад ингээд нэг өөрөө гоё ингээд нэг сэтгэлийнхаа үгийг хэлээд тэгээ өөрийнхөө нөгөө нэг бүтээгдэхүүнийг танилцуулаад хоёулаа яриагаа өндөрлөё. Тэ би яг тэгж бодож байна. Тэгэхээр ингээд та маань яг одоо яг ямар тэ үйлчлэгээ хүмүүст үзүүлж байгаа вэ? Тэрийг хэлээд тэгээд хоёулаа энэ яриагаа өндөрлөё. Тэгэхээр бит хоёр ч одоо ингээд сар гарны өмнө ингээд уулзж исэн. Одоо магадгүй ахаад дараа нэг өдөр бас ярина штэ тий. Бас уулзах тэр цаг мөч ирнэ. Тий. Тэгэхээр тэр үеийг хүртэл ингээд бүгдээрээ одоо төвчээртэй хүлээх хэрэгтэй болох нь тий. Гэдэг шиг. Баярлалаа. Та манай эсмэтийн хаацдаг тий. Өөрийнхөө Баярлалаа отгоо. Маш баярлалаа. Надад ингэж хэлэх болцоо олгож байгаад. Би түрүүн дурдаад өнгөрсөн. Ерөөсөө л би бүх хүмүүс хэлмээр та энэ хорвоод төрснөөрөө үн цэнтэй юм шүү. Энэ бол максимум үг байгаа. Үн цэнтэй юм шүү. Энэ өөрийнхөө үн цэнийг мэдрээд тэгээд хэрвээ асуудал те ямар нэгэн зүйл тулгарч ивэл ерөөсөө л хүлээн зөвшөөрөх л хамгийн чухал байдаг юм байна. Хүлээн зөвшөөрөөд дараагийнхаа алхмыг аваач. За тэгээ бүр болж өгвөл те мэрэгжлийн хүмүүстэй харьцаж энэ асуудлуудаа хурдан түргэн бас шийдэ гарчих болцоогоо өөртөө олгоорой. За тэгээд одоо яг ингээ үнэндээ яг би яг өнөөдрийн нөхцөлд яг ингээ ганцаарчлалтан нөгөө коучинг ингээ өгөөд хүмүүстэй харьцаад ирэхээр яг л ийм зүйл би нэг ингээ хэлчих юмсан ингээд одоо ингээ янз янзын асуудлуудыг ингээ сонсоод ирэхээр үгүй яг өөртөө нэг ингээ тий үйлдэл хийгээд яг боломжийг л олгооч л гэж хэлмээр байна. Тэгээд туршаад үзэлтэй. Бүр одоо манай топ коучинг академи маань ингээ маш гоё юм хамт олон маань бүрдсэн байгаа. Топ коучинг академи маань одоо Нара Томсон багшийн маань одоо Tribe гэж хэлдэг л дээ. Айгүй олон сургалтууд явуулж байгаа. Үнэтэй, үнэгүй те группээр ганцаарчилсан. Та нар ном ч гэсэн аваа те. Одоо ингээд надад асуудал тулгарж байна. Тэ ийм юм байна гэх юм бол зөв өөртөө тэр боломжийг өгөөд тэр зүйлийг туршаад үзээч гэж бүр ингээд бүр гуймаар байгаа. Би одоо ингээд жоохон хүүхдээсээ тэгж хэлдэг шүү дээ. Нөгөө хүүхд маань ингээд одоо хүүхдүүдтэй ээж нар мэдэж байгаа шүү дээ. Ингээд нэг өөр юм өгөхөр идэхгүй гэд ингээд одоо юу гэдэг шинэ юм ч юм уу, мэдхгүй юм а ч юм уу, дургүй юм а ч юм уу гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр би хүүхдтэй хэлэх байхгүй хүүхдүүдтэй. Миний хүү зүгээр just test тий. Ингээд амсгаад үз. Тэгэхээр ингээд амсаад үзэх юм бол би магадгүй чи дуртай гэж бодно шүү дээ. Тэр би дуртай гэдэг байхгүй амсаж үзээд ингээд амсаж үзэхээр шинэ өө юм чи дуртай байна. Mommy I like it гэдэг. Одоо манай Costco гэдэг дэлгүүр байдаг л да ингээд том дэлгүүр байдаг тий. Costco-д ингээд бас яг тестер өгдөг байхгүй. Ингээд шинэ бараанууд ч юм уу ингээд бараануудыг ингээд хүмүүст амтлуулдаг байхгүй. Ингээд хүмүүс чи амтаж үзээд өө таалагдвал тэрний чинь дорой хурдлан авалт хийдэг. Яг тэрнтэй адилхан энэ коучинг буюу мэрэгчлийн хүмүүсийг яагаад ингээд бид нар дурдж хилээд байгаа, яагаад хилээд байгаа гэхээр та нар зүгээр амсаад өөртөө тэр болцоог олгооч. Магадгүй тест таалдахгүй гэж болно шүү дээ. Тэгсний дараа бол it's okay энэ миний юм биш юм байна. Надад таалдахгүй байна. Харин тестэд үзээд таалагдах юм бол хүн чинь дараагийнхаа алхмыг хийх, дараагийнхаа юмруу ингэж ордог юм байна. Тэгэхгүй зүгээр ямар ч үйлдэл алхам хийхгүй асуудал байна. Хацаад явах юм бол та 1 жилч гацж магадгүй 10 жил ч гацж магадгүй та насаараа ингэж яваад магадгүй тэгээд энэ амьдралыг дуусгаж магадгүй. Отгоо коуч минь энэ одоо лайв маань хугацаатай гэлээ шүү дээ. Бидний амьдралаас хугацаатай шүү дээ. Бидний амьдрал хугацаатай байхгүй юу? Бид бүхэн энэ амьдрал чинь юу үргэлжийн мөнхөд амьдрахгүй шүү дээ. Тэгээ тэр хугацаанд дундаа бидний энэ яг mid life нас те бүр яг нэг тэр амьдралын хийж чадах оргил үеийн юм шүү. Энэ насны дээрээ те бид бүхэн юу ч бүтээж хийж чадах те өөрийнхөө хүсэл зорилгыг биелүүлж чадах, дуртай зүйлээ хийх, дуртай хоббигоо бүтээх те ингэх болцоотой юм шүү гэж хэлмээр байна. Тэгээ та бүхэндээ гэрэлтэж амьдраараа өөрийнхөө дуу хоолойг өргөж амьдраарай тий. Энэ амьдрал чинь бол гайхамшиг юм шүү гэж хэлмээр байна. Баярлалаа гэж. Баярлалаа. Ингээ урилгын минь хүлээж аваад тэгээд ингээд яг цаг заваа зориулаад энэ бид нар чинь бас цагийн зөрүү мөрөөгөө тохируулж байгаа шүү дээ тий. Тэгээд ингээ бүр яг хүлээж аваад ингээ ороод ирдэг манай коучуд аягүй мундаг. Тэгээд дээрээс нь нөгөө бид нар чинь ингээ коуч хүмүүс чинь нөгөө цаг гэдэг чинь алт болцсон тий. Бүр ингээ цаг чинь бүр ингээ аягүй нарийн хуваартай явж идэг. Тэгэхээр та нар маань магадгүй тий надаас за магадгүй Бямба коучс маань ингээд тэр ганцаарчсан коуч ч юм уу сургалтыг ч юм уу авъя гэд ингээ холбогдсон болоод шууд өнөөдөр гүйцэд орчдөг зүйл ерөөсөө биш байдаг шүү. Эхлээд заавал урьдчилж хийлж тэр цагаа авч те
ингээд юмаа тааруулж байгаад ордог шүү. Тэгэхгүй ингээд бид нар чинь завтаа байж идэг хүмүүс бол биш байгаа. За тэгэхээр та нартаа ингээд цаг заваад зориулаа те бид нартаа ингээд яриагаа өгөөд тэгээд үнэхээр нэг ч гэсэн эмгтэй бит хоёрын яриан дундаас би ч гэсэн яг иймэрхүү байгаад байгаа шүү дээ. Энд чинь нэрээ бас магадгүй те эн чинь билүү нөгөө тэр тестийг хийгээд үзье гэд те тэр групп руу нороод зочлоод тэр ярьж байгаа олон видеонуудыг нь үзээрэй. Тэр энэ одоо манай Наара Томсон багшийн үүсгэн байгуулсан топ коуч актив дотор маш олон коуч байдаг. Тэгээд бүгдээрээ өөр онцлогтой тий өөр өөрийн давж туулсан тэр зүйлтэй за тэгээд өөр өөрийн ништэй за тэгээд дээрэс нь өөр өөрийн нэрхтэй байхгүй юу. Тэгэхээр тэр татагдж байгаа, таалагдж байгаа тэр хүмүүстэйгээ холбогдороо эсвэл энэ топ коуч активын хамт олонны дунд ороод ирээрэй. Ингээ хамт олонны дунд орж ирээд бөмбөрөө явж идэх нэг өдөр тий бас нэг юм болтгоо штэ тий. За ийм сайхан зүйлийг ингээд энэ цаг нарыг гаргаад ингээд бидэртээ яриагаа өгсөн Бямба коучтой үнэхээр их баярлалаа. За тэгэхээр дараа удахгүй уулзъя гэж өрөөгөөд хоёлаа өнөөдрийн яриагаа өндөрлөе. Танд маш их баярлалаа. За тэгээ Аюу гоё баярлалаа. Коучтой маш баярлалаа. За коучтой маш их баярлалаа. Тэгээ урилга өгчтэй өөрийнхөө найзууд бас намайг танилцуулж байгаад үнэхээр талархаж байна. Тэгээд чинийхээ дараагийн ажил үйлс өндөр амжилт хүсье. Тэгээд сайхан амраарай. Баярлалаа. Баярлалаа. Сайхан амраарай.